Оройн төгрөг үзэгчтэй бизнес мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Эрүүл мэндийн даатгалаа 3 жил тасралтгүй төлсөн бол бүрэн үзлэгт хамрагдах боломжтой. Эрүүл мэндийн товтлогоо 80 амжилттай үргэлжилж байна. Намрын ургац хураалтын ажил эхэлжээ. Олон улсын эхнүүдлэх экспедицийн баг Монгол, Орос, Казахстаны нутгаар 14,500 км аялна. Эдгээр улмаст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад нэг удаагийн үзлэг оншилгооны 80,000 төгрөгийн урамшууллыг 9 сарын 1-ний өдрөөс эхлэн олгож эхлэх болоод байна. Энэхүү урамшууллыг авахын тулд 3 жил дараалан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж, энэ хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагыг тавьж байгаа юм байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгуулагчийг урамшуулах журам гэж батлагдсан. Энэхүү журмын дагуу нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад нэг удаагийн үзлэг онцлогооны 80,000 төгрөгийн урамшуулал хороолжээ. Ингэхдээ энэ онд багтаа нийт 100,000 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна. Уг урамшууллыг авах хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жилбэр хугацаанд нь төлсөн, даатгалын сангаас дараасан 3 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагатай ажээ. Тус урамшуулал авах болцол хангасан хүмүүс нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан журмыг мөрдөн, уг журам зааснаар дотор мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг, сүрье, нүд чих хамар хоолой нэмчийн үзлэгт орж, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цудлаг эрхтний чан давайн онцлогоо, төрөв булчирхайн чан давайн онцлогоо, зүрхний бичлэг, тархины цахилгаан бичлэг, нүдний уг дурандах, цээжний зураг авах шинжилгээ хийх үйлчилгээг авч болох юм а. Харин эмийн үнийн хөнгөлтийг даатгуулагч өөрийн өөрх сүм багийн нэмчийн жороор авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг даатгалын сангаас олгож үлдэх үеийг эргэн өөрөө төлөх юм а. Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед эмнэлгийн байгууллагууд эм тариа, болтын материалыг тухайн даатгуулагчаар гаргуулах тохиолдол маш их байдаг. Тэгвэл энэ асуудал тун буруу юм. Эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд нь эмчилгээнд нь шаардлагатай өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эм тариа, ороох боох материалын үнийг бүрэн нөхөн олох үүрэгтэй гинэ. Үүнээс гадна эмнэлэгт очиж эмчилгээ үйлчилгээ авахаас өмнө эрүүл мэндийн эрсдлээс үүдэн гаргах зардлаа нөхөн төлөвлөх зорилгоор шимтгэлээ зохих журмын дагуу төлж эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулсан байх шаардлагатайг мөн анхаарах хэрэгтэй гэж байна. За, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 тогтоол гэж гаргасан байгаа. Энэ тогтоол нь болохоор эрүүл мэндийн даатгуулагчийг урамшуулах журам гэж батлагдсан байгаа. За, энэ журмын дагуу эрүүл мэндийн даатгалаа тогтмол 3 жил дараалан тогтмол төлсөн иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээний зардлыг гаргуулаагүй ийм иргэн бол тухайн энэ үйлдлийн онцлогоо шинжилгээний журамд хамрагдах хэрэгтэй байгаа. За, манай аймагт аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг маань энэ эмнэлгийн сонгон шалралтанд ороод 14 оны 9 сарын 1-ээс эхлэн энэ журмын дагуу үзлэг онцлогоо шинжилгээ хийгдэх бүрэн боломжтой болсон байгаа. За, бид нар бас иргэдэд тодорхой хэмжээний мэдээллийг бас өгмөр байна. Яагаад гэвэл даатгуулагч иргэд маань манай дээр ирээд 80,000 төгрөгийн урамшууллаа авъя гэж ирж байгаа. Энэ нь болохоор тухайн даатгуулагчд өгдөг бэлэн мөнгөний тийм систем байхгүй. Энэ яагаад гэвэл сонгон шалралтанд тэнцсэн эмнэлэг маань үзлэгт хамрагдах тэр даатгуулагчийг үн төлбөргүй онцлогоо шинжилгээ хийгдэх ёстой. Энэ онцлогоо шинжилгээний багц төлбөр нь бол 80,000 төгрөг болж байгаа. Энэ 80,000 төгрөгийг бид нар гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагада тухайн даатгуулагч иргэнийг онцлогоо шинжилгээ хийснийхэн төлбөрт нь олгодог юм байгаа. Даатгуулагчид эхлээд нийгмийн даатгалын хилтэц цахим хаягаар урамшуул авах эрхтэй эсгээ шалгах ажээ. Шаардлага хангасан бол харьяа сумын нийгмийн даатгалын байгууллагатай хандна. Даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ хийлгэснээр урамшуулд хамрагдах хэрэгтэй болно. Энэхүү урамшуул нь мөнгөөр олгохдохгүй үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй болох нөхцөл үүсдэг гэдгийг үзэгчдэд дахин сануулъя. За, эрүүл мэндийн даатгалын урамшуул хамрагдах иргэн маань манай нийгмийн даатгалын хилцээр ирж өөрийнхөө иргэний үнэмдэх болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ ирж тухайн урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой юу гэдгээ шүүлгэж үзэх боломжтой байгаа. Мөн цахим системээр энэ даатгал CGM гэсэн хаягаар ороод өөрийгөө тухайн урамшууллын үзлэгт хамрагдах боломжтой иргэн мөн үү гэдгээ бас шалгаж үзэх боломжтой байгаа. Эрүүл мэндийн товтолгойн аймаг сум дүүрэх тамжилт хэрэгжиж байна. Тус саяны хүрээнд эрүүл мэндийн газраас олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд иргэн бүр заавал хэвшүүлэх 21 дадал зурцыг сурталчлах зорилгоор аж ахуйн нэгж албан байгууллагуудад хэсэгчлэн сургалтыг явуулж зөвлөмж өгч байгаа юм.
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр эрүүл мэндийн сургалт сурталчилгааг эрчимжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 дугаар тушаалаар иргэн бүр чиглэсэн эрүүл мэндийн зөв хөвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олох талаар эрүүл мэндийн довтлогоо өрх бүрт хөвшүүлэх 21 дадлыг Улс аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа байлээ. Эрүүл мэндийн довтлогооныг эрчимжүүлэх зорилгоор эрүүл мэндийн газраас дарга хэмжээний үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан гэрээ байгуулах сургалтыг Хум өрхийн эмч нар зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд 7 хоног бүрийн лагуу гарагт нэгдсэн эмнэлгийн тасгуудад мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх, албан байгууллагуудад тусгай өдөр гаргана, эрүүл мэндийн довтлогоо аяныг цуврал хэлбэрээр явуулж байна. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр заавал хөвшүүлэх 21 дадал зуршлын талаар цуврал нэвтрүүлгийг бэлтгэн иргэдэд хүргэх гинэ. Эрүүл мэндийн салбарын хэрэгжиж байгаа олон ажлуудын нэг болох эрүүл мэндийн довтлогоо аяныг улс орон даяар эрүүл мэндийн сайдын санаачлагаар зохион байгуулж 10 сарын 30 хүртэл дуусгах ёстой. Энэ хооронд эрүүл мэндийн салбар болон эрүүл мэндийн төвүүдэд бол эрүүл зан үйл төлөвлөж, эрүүл мэндийн мэдлэг боловсрол олох, сургалт сурчлагаа, уулзалт хэлэлцүүлэг олон хэлбэрээр Увс аймгийн хэмжээнд сум хот, айл хороо дөөр бүртээ өгч байгаа. Энэний хүрээнд бид аймгийн эрүүл мэндийн газраас бол эрүүл мэндийн довтлогоо аяныг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр алуун даалгавар гаргана, сум өрхийн эрүүл мэндийн төвөдөд хөргүүлж, алуун газар аж ахуй нэгж айл өрхөөрөөр эрүүл мэндийн довтлогоо аяны үйл ажиллагааг нэг бүрчлэн сурталчлах юм графикт ажил явуулж байна. Ингээд бид 7 хоногийн 3 дахь өдөр нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжүүдээр очиж сургалт сурчлагыг хийгч, мэрэгжил арга зүйн зөвлөгөө өгөх, мөн алуун газруудыг 7 хоногийн тус үрд график гаргаж аймгийн төвийн алуун газруудаар бол эрүүл мэндийн довтлогоо 2014 гэсэн аян мэдээлэл сургалт сурчлагын ажлыг бол цуврал хэлбэрээр явуулах юм аа. Мөн орон нутгийн телевиз, сонин, радио, FM-аар бол эрүүл мэндийн довтлогоо заавал хөвшүүлэх 21 дадлын талаар цуврал нэвтрүүлгийг бол бид 10 сарын 30 хүртэл үе шаттай зохион байгуулна. Одоогоор бид орон нутгийн телевиз, сонингуудтай гэрээгээ хийх ажлаа эхэлж, нэвтрүүлгийн ажил хийх ажлынхаа бэлтгэл хангаж байна. Иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хөвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа эрүүл мэндийн боловсрол олох талаар гэр бүлийн гишүүн бүрийн хүн бүрийн эрүүл мэндэд тустай заавал хөвшүүлэх 21 дадлыг эзэмшүүлэх арга хэмжээнд аймгийнхаа иргэд та бүгдийг идэвхтэй оролцсон амьдралдаа хөвшүүлэхийг уриалж байна. Энэ аяны үйл ажиллагааг иргэд өөрсдөө сурснаар бол өөрсдийнхээ эрүүл мэнд болон гэр бүл хамт олонныхаа эрүүл мэндийг хамгаалах мэдлэгтэй болж мэдээлэлтэй болсноор хүн урт удаан настах тэр боломжийг бүрдүүлэхэд л анхаарлаа хандуулж байгаа юм. Өнөөдөр хүмүүс бол эдийн засгийн хүрээнд нөхцөлч гэсэн мөнгө төгрөг олохын дээрх зай бол зөвхөн эрүүл мэндээ хаяад эргээд тэр олсон мөнгөө бол эрүүл мэндэд зараад ийм сөрөг үр дагаврууд гараад байна. Тийм учраас эхлээд эрүүл мэндээ хамгаалж, эрүүл мэндэд мөнгө зарсны дараа өөрсдийнхөө эрүүл мэнд сайхан ажиллаж амьдрах урт наслах ийм зорилгыг бүрдүүлэхэд л эрүүл мэндийн довтлогоо бол хүн бүрийн заавал хөвшүүлэх өдөр тутмын 21 дадал байгаа. Энэ жилийн ургац хураалтын ажил орон дээр эхэллээ. Манай аймгийн хувьд энэ жил 5,000 тонн түнсийн ногоог хурааж авах хурдчилсан балансыг гаргаад байна. Монгол орон даяар ургац сураалтын ажил эхэллээ. Энэ жил өмнөх онуудаас илүү ургац сураахаар төлөвлөд байсан бөгөөд хавар тариал цаг хугацаанд хийгдэж үр тарианы ургалт сайн байсан хэдий ч 6 дугаар сарын 20-оос хойш бороо хур ороогүй нь улмаас гам болж ургац сураалт хүндрэлтэй болж ирсэн. Энэ жил манай аймгийн хэмжээнд 138 нэргэн 46 аж ахуйн нэгж 8562 гад үр тариалт хийсэн байна. Харин хүнсний ногооны хувьд 260 гад, төмөст 245 гад тариалсан бөгөөд гар усалгаатай учраас үр жилүүдээс ахиу буюу 5,000 тонн ургац хурааж авна гэсэн тооцоо гаргаад байна. Үйлдвэр хөдөөж байгаа газрын мэргэжилтнүүд тариалын сумын хар толгойн чиглэлд ажилласан ба гар усалгаатай газраа дунджаар 15-аас 16 центнер ургац аван гэсэн урьдчилсан балансыг гаргаад байна. За энэ жилийн хувьд бол үр тарианы тариалт бол нийтдээ 8562 гад үр тариа тариалсан. Нийтдээ бол 184 аж ахуйн нэгж иргэд. Түүнээс одоо 46 аж ахуйн нэгж 138 иргэн одоо гадар тарианы үйлдвэрлэлийг одоо явуулж байна. Үр тарианы салбарт. Намар энэ зүүн яг хавар бол тариалт бол цаг хугацаанд сайн хийгдсэн, сайн ургаж байсан боловч 6 сарын 20-оос хойш одоо гангийн байдалтай одоо бороо ороогүй учраас жаахан үр тарианы юу бол баруун дөрөвний хувьд бол жаахан хүндрэл гарах энэ төлөвтэй. Ихтэй яг бас алгацоог зарим хэсгээрээ бас бороо орсон. Бас көрсөнд чигтэй байхад бол
тариалалтаа эрт хийсэн тийм компаниуд бол ургац авах бас найдвартай байгаа. Сая одоо бид нар энэ тариалан харт толгойн ус төлн систем Улаанбаатарын талбаар яваад ирлээ. Устгатай газар аваа бол ургац бол гайгүй байна. Дундчаар бол нэг 15-16 центр ургац авна гэсэн одоо уртсан балансыг бол сая гаргаад ирж байгаа маргааш одоо баруун руу явж газар дээр нь ажил явуулсан. Ургацын байдал бол ерөнхийдөө бол ургац сураатай ажил бол эхэлсэн байгаа. Энэ боломжийг бол манайхан бол тариаланчтай намрын ургацаас нь буцааж авна гэсэн ийм нөхцөлөөр олгосон зээлэр. Яг энэ нөхцөл бол зарим газараа бол ургац алдсан одоо жижиг тиймэрхүү компани иргэд бол бас хүндрэлтэй болох байх гэсэн ойлголттой байна. Гэхдээ бол сайн ургасан гадраас нь бол энэ шинжилсэн өрөөнийхөө нөөцийг бол бүрдүүлж эрх жилийнхаа одоо өрийг бүрдүүлж авах боломжтой гэж үзэж байна. Одоо маргааш очиод бид нэр одоо Улаанбаатар энэ алдар толгох компани талгаад бол энэ өрөө бол сайн ургасан байна. Цэвэрхэн хойлцгүй. Хурааж аваад бол эрх жилийнхаа өрөнд нөөцлөхт бол боломжтой гэж үзэж байгаа. Тэгээд баруун түрүүнд бол бас үйл ажиллагаа сайн явж байгаа компаниуд бий. Манад бол өрн шигт бол ийм утгатай байгаа л да. Техник нь бол нэлээд элэгдэж муудсан, хоцрогдсон. Тэгээд одоо олон хүн одоо хүч тарамдуу тийм техник юутай яг одоо өрн шаг тэдэн 100 гад хийчих ихлээр хүчин чадлан хүрдэггүй. Тэгээд тариалалтаа хийчихэд санхүүгийн боломж чадвараасаа бол одоо бензин шатхуун одоо химийн өрн шигт одоо худалдан авах одоо хороо худалдаад авах одоо мөнгөгүй одоо гачглаас болоод цаг хугацаанд бол өрн шийдэж чадахгүй. Энээс болоод хаврын тариалтанд бол хүндрэл учирдаг ийм юм бол олон жил үргэлж ирсэн. Юуныг одоо ер нь аль шатандаа дээд шатандаа ч гэсэн анхаарна гэж шийдэж өгөх байх гэсэн л одоо найдлага пүстиг бол манай газраас яам тамгын газарт тавьж ил байгаа. Ойр түмэн төрийн бус байгууллага MBC телевизийн санаачилгаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Орос улбаны улсын хадимгийн бүгд найрамдах улсын Элистэй хот хүртэлх төгс соёлын судалгаа хамтын ажиллагааны олон улсын их нүүдэл экспедицийг зохион байгуулах гэж байна. Ойр түмэн төрийн бус байгууллага MBC телевизийн санаачилгаар 2014 оны 9-р сарын 15-ны өдрөөс 10-р сарын 15-ны хүртэл 1 сарын хугацаанд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос Орос улбаны улсын халимгийн бүгд найрамдах улсын Элистэй хот хүртэл төгс соёлын судалгаа хамтын ажиллагааны олон улсын их нүүдлийн экспедицийг зохион байгуулах гэж байна. Энэ экспедицийн гол зорилго нь 1604 оноос баруун монголчууд буюу ойрдууд Оросын ижил мөрөн хүртэлх их нүүдлийг эхлүүлсэн байдаг бөгөөд энэхүү их нүүдлийн жимээр судалгааны ажил хийх, баримтат кино, аян замын тэмдэглэл цуврал нэвтрүүлэг, аян замын тэмдэглэл цуврал номуудыг гаргаж олон нийтэд сурталчлах зорилготой юм а. Энэхүү аялалд 3 джип машинаар нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй явах бөгөөд аялын бүрэлдэхүүнд халимгийн талаас 5 хүн, Хятадын Шинжээ нуугарын өөртөө засах орноос 2 хүн, Монголоос 8 хүний бүрэлдэхүүнтэй баг 2 талдаа нийт 14500 км замыг Монгол-Орос Казахстаны нутгаар туулах юм а. Энэхүү экспедицийн хамтран зохион байгуулагчаар Орос улбаны улсын халимгийн аялал жуулчлал спорт залуучуудын яам, От дур хувьцаат компани, хамтран оролцох байгууллагаар Монголын соёл спорт аялал жуулчлалын яам, халимгийн соёлын яам, халимгийн шинжилгээ ухааны академи, халимгийн үндэсний их сургууль, Монголын ойр судлалын нийгэмлэг, Хятадын Шинжээ нуугарын өөртөө засах орны ойр судлалын нийгэмлэг, Казахстаны үндэсний их сургууль, Орос улбаны улсын Россия 2 телевиз, Монголын үндэсний олон нийтийн телевиз, Шинжээ нуугарын өөртөө засах орны Баянгол аймгийн Баян Монгол телевиз, Гөгөөцгийн сайт, Увс ховд Баян үлгий, Говьалтай аймагуудын засаг даргын тамгын газрууд оролцох юм байна. Ойр түмэн төрийн бус байгууллага MBC телевизийн санаачлагаар 2014 оны 9-р сарын 15-наас 10-р сарын 15-ны хооронд 1 сарын хугацаатай за Улаанбаатар хотоос Орос улбаны улсын халимгийн нийслэл Элистэй хүртэл за түүх соёлын судалгааны олон улсын экспедицийн гэж одоо зохион байгуулахаар бид төлөвлөсөн явж байгаа. Ингээд удахгүй 13 хоногийн дараа энэхүү экспедицийн одоо аялал маршрут бол гараагаа эхлэж байна. За энэхүү аяллаа зорилго нь бол 1604 оноос за ойрдууд за Оросын ижил мөрөн тийш одоо нүүх их нүүдлийн одоо эхлэл бол тавигдсан байдаг. Тэгэхээр энэ удаад бид бол энэхүү ойрдуудын нүүсэн нүүдлийн одоо жимээр
эхнүүд нэртэй улс улсын экспедицийг зохион байгуулж за ямар газар орноор одоо нүүж нутаглаж тухайн газар оронд хүрсэн юм бэ. За хоёрдугаарт зүүн гарын хаант улсын одоо нэлээдгүй түүх дурсгалын одоо газар нутаг бол Казахстаны нутагт бол байдаг. За энэхүү одоо газар нутагт очиж одоо үзэж харъя гэсэн ийм бодол байна. Тэгээд бол энэхүү одоо судалгааны одоо явцад одоо аян замын тэмдэглэл нэвтрүүлгүүд, баримтат кино, за судалгааны одоо номуудыг одоо энэхүү аялалд явж ирснийхаа дараа гаргах юм. За энэхүү аяллаа бүрэлдэхүүнд бол за Монголын талаас 8 хүний бүрэлдэхүүнтэй баг, за Шинжаогуурын өөртөө засах орноос 2 хүн, за Халимгийн бүгднайрын тулсаас 5 хүний бүрэлдэхүүнтэй, ингээд нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй баг одоо 3 джип машинаар за хоёр талдаа 14500 км газрыг Монгол, Казахстан, Орос улбан улсын нутагт дэвсгэр дээгүүр одоо хоёр талдаа ингээд хуулж явах юм томоохон судалгааны ажил за эхлэж байгаамаа. За энэ бол олон улсын судалгааны экспедицийн хамтран зохион байгуулагчаар Халимгийн шинжлэх ухааны академи за ажиллаж байна. За Халимаг дэх бүх одоо зардлыг Халимгийн тал одоо хариуцсан. За бус дэх одоо явцын замын зардлыг бол за ойр түмэн одоо төрийн бас байгууллага одоо хариуцж одоо зохион байгуулахар болж байгаа. За 9 сарын 15-ны өглөө Улаанбаатараас гараад за 9 сарын 17-ны өглөө Улаан хотод ирнэ. За Улаан хотод бол бид бас түүхийн музей үзэх, за Цэдэн балын талбайд одоо хүндэтгэлийн одоо цэцэг өрг хөдөлгөөний хөдөлмөрчтэй уулзах юм арга хэмжээ бол 9 сарын 17-ны өдөр бол зохион байгуулагдах юм. За маршрут бол за эндээс Улаанбаатараас ховд Баян үлгээ цагаан нуураар дамжин Орос улбаны нутагт дэвсгэр ороод за Тувагийн нутаг Көшагаач, за Бийск, Барнаул зэрэг газруу за цааш эргээд Казахстан нутаг Семифлатын хэсэг Астана гэдэг ингээд цаашаа явах юм. За ерөнхийдөө бол Бийск рүү бол за Улаан омоос ховдоос бол манай малчид бол одоо Жинж тээж худалдаа 8 эрхэлдэг ийм газар. За бидний одоо явах маршрут бол нэлээд одоо онцгой сонин гойд ийм хэмжээний одоо аяллаа маршруттай ийм сонирхолтой одоо судалгааны экспедиц зохион байгуулагдаж байна гэж ингэж ойлгох хэрэгтэй. За ингээд хүн энэхүү одоо судалгааны экспедицэд одоо хамтран ажиллах за спонсор хийх бизнесийн новсагийн бизнесийн одоо байгууллагуудыг нээлттэй урьж байна. За энэ хөө экспедицийн бүрэлдэхүүнд Орос улбан улсын Оросын 2 телевиз, за Монгол үндэсний олон нийтийн телевиз, за MBC телевиз, за Монгол HT телевиз, за Шинжаогуурын өөртөө засах орны Баянгол аймгийн Баянгол Монгол телевизүүд энэ хөө аяллаа бүрэлдэхүүнд оролцож, за өөрсдийн одоо нэвтрүүлгүүдийг бэлтгэж өөр их тухайн орныхоо улс орных орондоо одоо ингэж цацж одоо түгээхээр болж байгаа. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараагийн бизнес мэдээлэл хөтөлбөр үргэлжлэгийг хүлээн авч байна.